Окей. За залуусаа. Та хэдтэйгээ миний хувьд бол нэгдсэний хувьд бол маш баяртай байна. За X Web Trading Room дээр хэдүүлээ ингээд одоохонд бол 12 хүн байна. За магадгүй цаашд бол 50 60-уулаа болж магадгүй. За тэгээд мэдээж та бүхэнд зэгцтэй мэдээлэл тэ ур чадвар олгохын тулд миний хувьд бол ингээд дахин үзэх боломжтой энэ видео хичээлүүдээ ингээд хураагаад ингээд тэ хурцглаад явуулж байгаа. За тэгээд энэ хичээлээ үзэхийн тулд тэ GoodReader.net гэдэг вебсайтаараа ороод бүртгэлээ үүсгээд за үзэх боломжтой байгаа. За гэхдээ үзэхийн тулд энэ тусгай курс хэсгээс мэдээж нөгөө манай IB дээр линкээ одоо дансаа холбох хэрэгтэй байгаа тий. Тэгээд холбуулчих юм бол трейдинг үеийн үн төлбөргүй байгаа $300 депозит хийчихэд за тэгээд хэдүүлээ угаасаа арилжааныхаа одоо ID-гаа аваад хамт лайвдаа оролцоод за миний хувьд бол бүр аль болох энэ арилжааныхаа энэ бичлэгүүдийг хийгээд ингээд явуулна. Тэгэх юм бол энэ чинь ойлгомжтой болно шүү дээ. Яагаад орсон, ямар шалтгаанаас орсон, та хэд маань ингээд хичээлээ үзээд байдаг. Тэгээд яг энэ хүн яаж арилжаанд оролцож, яаж нэг ингээд тодорхойгүй байх юм бол чи ингээд цаг зараад байна шүү дээ. За тэгээд миний хувьд бол ингээд XWeb арилжааны аргачлалаараа бол ингээд олон жил ингээд арилжаа хийсэн ч гэсэн одоо туршлага, мэдлэг туршлагаа ингээд нэг ганцаархан өөртөө байлгадахаар энэ бол ингээд нэг тийм нэг үнцэнгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй би ингээд арилж байгаа хийж чадсан. Тэгээд та хэдтэй хуваалцсанараа, та хэд маань суралцсанараа миний хувьд бол ингээд маш үнцэнтэй зүйл болж байгаа. Энэ үйл хэрэг маань ингээд үргэлжлээд цаашлаад ингээд хүмүүс сайжирж байгаа нь миний хувьд ингээд айгүй утга учиртай зүйл. За тийм байна. Тэгээд брокер дээр хэдүүл IB дээр ингээд холбуулаарай. Тэгээд энэгээр ингээд ороод бүртгүүлсэн бол тэгээд ямар ч асуудалгүй хэдүүлээ ингээд хамтын ажиллагаа цаашаа үргэлжлээд явах юм шүү. За тийм байна. За тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол за энэ Австрали доллар USD дээр хэдүүлээ арилжаанд орцсон. За энэ том цагаар хэдүүлээ угаасаа одоо шинжилгээнүүдийг хийгээд дараагийнхаа арилжаанд орж байгаа шүү дээ. За Австрали доллар USD-ийн хувьд гэх юм бол энэ маань одоо ингээд үндсэн хөдөлгөөн бол ингээд явцсан. Ингээд коррекшн явцсан үндсэн хөдөлгөөн. За тэгээд коррекшн явцсан. За тэгээд одоо эндээс ингээд жижиг цагаар гэх юм бол энэ 4 цагийн ийм одоо яг ийм нөхцөл байдал дээр гарч ирж байгаа. За яг ингээд support resistance-ээр арилж байгаагаар ингээд бас price action-оор юм уу те харах юм бол энэ бол ингээд яг нөхцөл байдал нь бол нэг ийм хүчтэй resistance zone гэж харж бас болох байхгүй. Заавал яг wave дээрээ хэдүүлээ яг wave-ийнхаа зарчмуудыг мэдчихэж болно. Гэхдээ яг эднэрээ ингээд бас зарим тал дээр ингээд нэмэлт баталгаа авахд бас хэрэг болдог. За тэгээд энэ Австрали доллар USD гэх юм бол энэ одоо сүүлийн импульс байгаа. За энэ сүүлийн импульс. За энэ импульс маань өөрөө нэг засварлагдах шаардлагатай байхгүй юу? Импульс байгаа бол засварл байдалд хараа те. Тэхийн тулд энэ чинь өөрөө нэг засварын хөдөлгөөн маань заавал 3 давлгаа байна гэсэн одоо энэ хэдүүлгийнх нь энэ хичээл байгаа шүү дээ те. За энэ хичээл дээрээс ярьсанчлан хэдүүлэнд нь дахиад нэг ийм уналт орж ирэх боломжтой. Энэ яг ингээд 4-р хичээл дээр заагдах энэ expanding flat гэдэг ийм загвар байхгүй. За эндээс ингээд доошоо ингээд орж ирэх юм бол энэ импульсыг дагаад засварлагдчихлаа. Доошоо орж ирэх юм бол бидний хувьд ингээд 3-ыг харьцах нь нэгтэй ийм арилжаа гарч ирж байгаа. 3-ыг харьцах нь 1 гэдэг маань одоо энэ дээр ингээд нэг stop loss хүртэл хэдүүлээ ингээд 10 pip-ийг 1 гэж тэмдэглэж бодож байгаа байхгүй. За тэгээд доошоо унах юм бол одоо тэ бидний хувьд ашигтай шүү дээ. За тэгэхээр энэ ингээд take profit буюу ингээд яг онилж байгаа хэсгээ ингээд багасгах юм бол одоо энэтэй харьцах нь 1-ийг харьцах нь 2.2 байдаг ч юм уу те ингээд 3 болдог ч юм уу те. За ингээд risk reward-а тооцчихж байгаа. За тэгээд мэдээж эрсдлээ тооцоорой гэж би та хэдтэй ер нь бол хэлээд байгаа шүү дээ. За тэгээд эрсдлээ тооцохын тулд юу гэхээр энэ stop loss хүртлээ дансныхаа 1% хэдүүлээ эрсдүүлэн заяа. Ер нь бол 1% гэдэг энэ бол бүр хууль гэсэн үг. За миний хувьд бол одоо бол юу яаж байгаа? За яг энэ арай жижигхэн данс байгаа миний хувьд нэг 400 эдтэй. За тэгээд энийхээ ингээд stop loss хүртлээ тэ одоо ингээд stop loss хэдүүлээ ингээд тохируулж байгаа шүү дээ. За ингээд 15 минутын өрөөнд ингээд орж байгаа stop loss тохируулахдаа за эндээс stop loss ингээд тохируулахдаа за ингээд $20 алдагдал хүлээе гэж байгаа байхгүй. Хэрэг хөрвөл за хэрвээ доошлоод ингээд миний одоо тэр TP рүү хүрэх юм бол би энд ингээд за нэг ойролцоогоор 60 орчим те яг энэ зүүн талд харагдаж байна $60 орчим
одоо ингээд ашиг авъя 67 500 төгрөг ингээд ашиг авъя гэдэг ийм арилжаанд орж байгаа хгүй. Тэгэхээр энэ ингээд алдах юм бол $20, олох юм бол $60 гэдэг ийм одоо эрсдлийн менежменттэй оролцож гин гэсэн үг байхгүй. За тэгээд эндээс ингээ харах юм бол миний хувьд бол арилжааныхаа дансныхаа нэг ойролцоогоор нэг 4 орчим хувиар эрсдэл оруулаад арилжаанд оролцож гинэ гэсэн үг. За олох юм бол би нэг 12 орчим хувиар нь ашиг олж гинэ гэсэн үг. Гэхдээ бүр том одоо 40,000 $50,000 данс ч юм уу те. За одоо магадгүй фандын 10-20,000 данс байх юм бол энэ маань одоо 1% одоо 1% сая 4% гэж ярьлаа шүү дээ. За энийг хэдүүлээ баримтлахдаа за стоп лосс хүртлээ нэг 1% маань гэдэг маань за $10,000 дансан дээр 1% хэд вэ? 10k-гийн данс 1% нь тэнцүү $100 те. $100 эрсдэл гаргаад за яг иймэрхүү арилжаанд орох юм бол за би алдвал хасах 100 болъё. Олвол би нэмэх 300 болъё гэсэн ийм нөхцөлтэйгээр арилжаанд оролцдог юм байгаа шүү. За тэгэхээр ийм эрсдлийн менежментийн одоо зарчмуудыг хэдүүлээ маш сайн баримтлана. Яагаад вэ гэхээр хэдүүлээ одоо өчигдөр одоо хэдүүлэнгийнх нь алтны арилжаанд орсон шүү дээ. Алтны арилжаанд орохдоо хэдүүлээ айгуу гоё арилжаанд уг нь бол орсон. Яалтчгүй гоё арилжаа байсан. Тэрнтэй бол хинж марахгүй. За эндээс ингээд орсон тий. Эндээс ороод за орохдоо хэдүүлээ стоп лосс энэ тавьж байгаа. За ингээд дээшээ ингээд нэгийг харьцахад 5-тай risk reward ratio 5-тай арилжаанд орё гэд орсон. Гэхдээ эндээс нэг 3 хүрчим хүрээд буцаад унтж байгаа. Одоо 3 хүрсэн ч гэсэн бид нар break even буюу алдагдал үүрхгүйгээр яг энэ дээр одоо стоп лоссоо буцаагаад одоо зөөвөрлөд байршуулсан гэсэн үг байхгүй. Энд байсан стоп лоссуудыг лоссыг буцаагаад байршуулчихаар чинь эрсдэлгүй болчихж байгаа байхгүй. За ингээд явах юм бол хэдүүлээ хити одоо за магадгүй за нэг 10 арилжаа гэж бодъё зөө 1 2 3 4 тэ 5 6 7 ингээд за ингээ 10 арилжаанд орж ийн гэж үдээ. Тэгэд энд хасах нэг энд одоо нэмэх 3 энд хасах 1 хасах 1 хасах 1 за тэгээ нэмэх 3 нэмэх 3 тэгээ нэмэх 3 гээд эндээс гарч ирсэн ялгуурын үр дүндтэй за ингээ 10 за ингээ 12 12-аас хасах нь 4 тэнцүү 8% ашигтай буюу те 8% ашигтай буюу бидний хувьд бол за $10,000 данстай байлаа гэж бодоход те $10,000 данстай байлаа гэж бодоход за нэг 400-г нь алдсан гэхдээ 800-г нь олсон. 12-ыг нийтдээ бол олсон. Гэхдээ 4-ыг нь алдсан ч гэсэн эндээс үлдсэн дүн нь бол ингээд бидний хувьд бол 10,800 гэсэн ийм одоо те ханш гинэ бидний одоо баланс өсөлттэй байх ийм тооцоолол гарч байгаа. За тэгэхээр арилжаанд алдаж бол болно. Арилжаанд алддаггүй арилжаа чинь гэж байхгүй. Алддаггүй арилжаа чинь за магадгүй ингээд тамаглан зөрдгөө арилжаа чинь гэж бол бүр байхгүй. За тэгтээ хэдий алдсан ч гэсэндээ за яг энэ risk reward ratio буюу те эрсдэл өгөөжийн харьцаагаараа хэдүүлээ ингээд даагаад гарчих юм бол бидний хувьд бол бүр ингээд ямар ч одоо баг шинжилгээ хийхгүй байсан ч магадгүй арилжаа ашигтай байх боломжтой байхгүй юм эрсдлийн менежмент гэдэг бол ийм чухал. Гэтэл яг үүндээ эрсдлийн менежмент барихгүйгээр арилжаанд оролцоод за нэг за $1,000 данстай байлаа. 1000. За $1,000 данснаас нэг арилжаагаараа хасах 100 болъё зөө 100. Тэнгүүд энэ 10% байгааз за тэгтээ за ингээд хасах 100 за хасах 100 гэдэг ингээд 3 алдлаа гэж бодъё. Окей. Хэд болох вэ? 700 болж байгаа тий. 700. За хэдүүлээ 700-аас буцаагаад 1000 болохын тулд хэдэн хувийн ашиг хийх хэрэгтэй вэ? Тэ? Тэнгүүд бараг нэг ойролцоогоор нэг 50% ашиг хийж иж тэ 700-гийнхаа 50% гэдэг чинь 350 шүү дээ. $350 ашиг хийж иж буцаад одоо баланс дээр ирэх гэдэг басна 50% ашиг хийж иж. 50% ашиг. Вау, амар хэцүү шүү дээ 50% ашиг гэдэг бол ер нь бол хэцүү. Магадгүй одоо амар нуглаад байгаа хүмүүс танд дансаа харуулж иж магадгүй. Тэр хүмүүс яг арилжаа хийж чаддгүй гэх юм бол яг ингэж эрсдлийн менежменттэйгээр гоё арилжаа хийж чадахгүй гэх юм бол тэр хүмүүс чаддгүй зүгээр ашигтай арилжааныхаа тулгыг танд харуулдаг байхгүй юу? Зургийг харуулдаг. За тэгэхээр 50% ашиг ингээд хий гэж бодъё зөө. За тэгэхэд 50% хэцүү байд юм байж. За окей. За тэгвэл $1,000-ийнхоо хэдүүлээ юу яа? За 500 нь алдчихлаа гэж бодъё. 50% нь буюу 500 нь алдчих хасах 500.
500. Асах 500-ыг алдчихлаа гэж бодоход энэ 500-го буцаагаад 1000 болгохын тулд яах хэрэгтэй вэ? 100%. 100%-ийн ашиг хийж иж тэ нугалж иж дахиж нэг нугалж иж буцаагаад баланс дээр авчираад байгаа сте. Тэгэхээр 100%-ийн ашиг хийхин тулд таны сэтгэл зүй ганхан өөртөө заримдаа эргэлзэн айгүй хэцүү зэ асуудлууд маш их ундрна. Тэгэхээр юу гэхээр хэдүүлээ ингэж одоо дансаа ингэж хороохгүй тулд те маш олон удаа буудаж иж те нэгээс нэг 10 удаа за 10-аас нэг за 6 удаа буудахад те 6 он одоо 10-аас 10 удаа буудахад 6 онж байх юм болбол эндээс хэдүүлээ эцэст нь дансаа те доошлуулаагүй дээшлүүлсэн ашигтай гарч ирэх ёстой байхгүй юу? За тэгэхээр эрсдлийн менежментийн тухай хэдүүлээ маш ийм нарийн ойлголттой байх хэрэгтэй байх нь байна шүү. Тэгжиж хэдүүлээ урт хугацаанд мөнгө олдог тийм сэтгэл зүйн хувьд бол ингээ маш хүчтэй тийм ярилцаачин болно. Гадуур бол нөхдөл бол ингээл дансаа нугалчдээ шүү, ингэдэж шүү, тэгдэж шүү гэд амар юм ярьж байдаг. Гэхдээ яг үүнд тэр хүмүүс яг үүнд арилжаа хийх болоод ирэхээр ер нь ч хаддаггүй. Та зүгээр хараарай. За тийм байдаг. Тэгээд эрсдлийн менежментийг хэдүүлээ яагаад ингэж баримталж байгаа вэ гэхээр мэдээж Монголд маань бол ингээд орлого олох хэцүү шттэ. Тэ дундаж цалин нэг $500 байна. Тэгэхэд тэр доллароос одоо нэг ядаж нэг одоо $500-ороо одоо нэг сарынхаа цалин цэнгэллээ тэ 500-аараа цэнгэллээ гэж бодъё. Тэгэхэд тэндээсээ нэг сарын магадгүй нэг за 20%, за 30% хүртэл ингээд хийл да хэдүүлээ нэг X-wave арилжааныхаа өрөөндөө тэ 30% арилж байгаа хий. За тэгэхэд эндээсээ ядаж нэг $150 гэдэг чинь 500 мянган төгрөг байхгүй юу? Эн чинь ингээд яваанда за магадгүй нэг 3 сарын дараа нэг 800k тэ 800 мянган төгрөг. За тэгээд за нэг сая 500 тэ одоо нэг 6 сарын дараа нэмэлтээр нэг сая 500 мянган төгрөг олдог болцсон байж байгаа. За тэгээд яваанда эн чинь ингээд шат дараатайгаар тэ өсөд явна. Яг хэдүүлээ мөнгө олох хурдан шаардлагатай байгаа юу гэвэл шаардлагатай. За тэгтээ хэдүүлээ ерөөсөө яарахгүйгээр ингэж эрсдлийн менежментэд зөв бариад сурцсан ийм арилжаачин болох юм бол хаштаал тэр нөгөө нэг одоо $20 те $20 200 болгох тэр ур чадвартай ингээд суралцаад дадчихна ерөөсөө ямар ч асуудалгүй. Окей. За тийм болохоор эрсдлийн менежментийн тухай хэдүүлээ өнөөдрийн энэ анхны лайваараа хэдүүлээ ингээд тохиролцоо хийчихэж байгаа гэсэн үг шүү. Окей. За тийм байна. За тэгээд ер нь бол энэ арилжаан дээр бол харахтаа бол за энэ нөхцлөөс тэ эрсдлээ барьцсан. За ингээд нөхцөлийг харахад бол impulse correction, impulse гэдэг нөхцөл гарч ирж байна. За тэгэнгүүт за магадгүй энэ нэг order block гэдэг хэсэг байгаа. Ер нь бол одоо smart money concept гэдэг одоо хэдүүлээ ер нь сонсож байгаа тий. Тэгээ smart money concept дээр бас яг цэвэр арилжаа хийхэд бол амар хэцүү байхгүй юу? Structure буюу энэ маркетинг бүтцийг тодорхойлоход айгүй хэцүү байдаг. Зөвхөн яг оролт хийхэд дажгүй стратеги л да. Smart money concept гэхдээ маш хэцүү. За тэгэхээр тэндийн нэг smart money concept-ийн нэг зарчим нь энэ order block буюу захиалгын хаалт одоо тий энэ хэсэг дээр захиалгын хаалт буюу order block дээр ханш одоо энэ гинт ингээд амар гинтийн өссөн байгааз энэ дээр ингээд хоосон захиалгууд ингээд явж идэг байхгүй юу? Энд ингээд худалдаж авъя гэдэг ингээд баахан захиалгууд байгаа. Ингээд хоосон захиалгууд. Тэрнийг ингээд тоохгүй ингээд шууд чирээд аваа явуулсан гэсэн үг байхгүй энэ нөхцөл дээр. Тэнгүүд энэ захиалгуудыг дүүргэхийн тулд буцааж авахын тулд авчаад энэ маань ингээд буцаад дээшлэх юу нь бол магадлал маш их байдаг байхгүй юу? Тэгээд энэ нөхцлөөс харахад бол яг зөвхөн хэдүүлээ эхний ээлжинд бол яг энэ сүүлийн импульсийн те сүүлийн импульсийнхаа нэг 50% дээр ирээд яах нь гэдгийг ингээд ажиж байгаа байхгүй ажиж байгаа. За тэгэхээр яг бидний нөгөө хичээл дээр бол 61.8 гэдэг энэ нөхцөлийг бол хэдүүлээ хараад ер нь сурцсан те. За 61.8 дээр энэ хэсэгт бол ирж магадгүй гэж байгаа. 61.8 дээр ч ирэхэд ч яг энэ нөгөө нэг ордо блок ингээд дүүрэх гээд байна. Ер нь бол за тэгэхдээ яг хамгийн ойрхон унжиж байгаа жимсийг түүх гэдэг зарчим байгаа. Хамгийн ойрхон унжиж байгаа жимс гэхээр гэдэг мод байгаа гэж төсөөлөе л дөө. За модны тэр оргил дээр байгаа жимсүүдийг түүх гэж ер нь бол нэг зүтгэх хэрэггүй. Тэр оргил дээр байгаа тэр өндөрт ингээд хүрх гэж ингээд сунах тусмаа
тэр жимсэндээ хүрэхгүй шууд газар унах магадлал өндөр байдаг. Яг тэрнтэй адилхан одоо хол take profit-д тавих тусмаа тэрэндээ хүрэхгүйгээр буцаад ханш ирчих магадлалууд бас байдаг хгүй. Өчигдрийн арилжааны жишээ гэх юм бол нэг алтан дээр хэдүүлээ нэгийг харьцах нь одоо энд стоп лосоо тавиад нэгийг харьцах нь тавтай арилжаанд хүртэл харж идэл 3 дээр ирээд буцаа авчиж байгаа сте. Тэгэхээр би ч гэсэн энэ тал дээр бол алддаг. Гэхдээ яг өмнө нь одоо ингээд хангалттай нэгийг харьцах нь 3, нэгийг харьцах нь 2 дээр ингээд TP-гээ тавиад take profit-д тавиад арилжаанд оролцоод яваад сурцсан болохоор одоо ингээд нэгийг харьцах нь 4, нэгийг харьцах нь 5, 6 руу ингээд тэмүүлэх ийм юутай болцдог байхгүй. Одоо ингээд шатаар ахаад байгааз одоо level 1, level 2, level 3 гэдэг ингээд арилжаачид одоо ингээд risk reward-аараа ингээд явцдаг байхгүй. Тэгтээ та хэдтэй би яг ингээд яг амин хувийн яг ийм зөвлөгөө өгөхөд бол эхний ээлжинд бол эхлээд гоё нэгийг хэрцэх нь 2.5-тай ч юм уу 2-той ч юм уу нэг ийм арилжаанд оролцоо энэ стоп лосоо тавилаа, нэгийг хэрцэн нэг 2.5-тай ийм арилжаанд оролцоо дараа нэгийг хэрцэн 3-тай нэгийг хэрцэн 3-тай гэдэг ингээд сайжруулад шатчтаар ахаад явах юм бол хэдүүлээ дороо сайжирч гэнэ гэсэн үг. Окей. За тийм байгаа. За тэгэхээр risk reward, за тэгээд эрсдлийн менежмент, за тэгээд трейд менежментийн тухай хэдүүлээ ерөнхийдөө бол ингээд танилцчлаа. За Австрали доллар USD-ийн одоо арилжаа маань сайхан хэдүүлгийнх нь Оросын арилжаа маань ингээд явж байна. Окей. Stop loss тавьсан, take profit тавьсан бол болоо. За өөр нөхцлүүд юу вэ? За ингээд daily руу орж жагаад за DXY-ыг харъя. За DXY маань нэг correlation гэд яваад идэг correlation буюу харилцаа хамаарал. Долларын индекс маань одоо бусад бүх одоо major хослолуудынхаа дундчилсан нэгжээс ингээд дундчлаад тэрний одоо нөхцлөөс ингээд ханшин тогтоогдоод байгаа За тэгээд доллар индекс маань 100 дээрээ байна. Энэ нөхцөл маань юу гэхээр доллар индекс маань 100 дээрээ байхдаа айгүй хүчтэй байдаг. За энд ингээд 1 2 за ингээд 3 4 5 удаа энэ дээр ингээд ирсэн байгаа. Энэ бол маш хүчтэй юм одоо долларын индекс эргэлтийн зон гэсэн үг байхгүй юу? Тэр юу гэхээр одоо эндээс харахад бол нэг за энэ ингээд тренд лайн маань явж байна хэдүүлээ хичээлээсээ үзэж байгаа. За тренд лайныг хэдүүлээ веб курсынхаа нэгдүгээр хэсгээр үзчихэж байгаа За тэгээд энэ тренд лайн маань явж байгаа. Тэнгүүд яаж ин трендийг ингээд эвдээд гараад ирчихжээ. За ингээд трендийг эвдээд гараад иржээ. За тэгээд ABC гэдэг одоо дөрөвдүгээр хичээл дээр заагдж байгаа нь ABC буюу одоо correction загвар байгаа. За эндээсээ ингээд impulse одоо ингээд магадгүй энэ ингээд нэг W эсвэл A байлаа гэж бодоход энд ингээд B эсвэл X за тэгээд C гэдэг ийм давлгаа ер нь бол явна гэдэг бол харж ах хэрэгтэй байхгүй. За тэгээд ер нь бол нэг дээшээ байж магадгүй гэсэн хандлагатай. За гэхдээ энэ доотлог бол мэдээж эвдэрх боломжтой бол мэдээж боломжтой энэ ингээд хурж ирээл эвдэлчих боломжтой. За ийм байна. За гэхдээ энэ бол daily нөхцөл нь байгаа. За тэгээд хэдүүлээ ингээд нөгөө нэг 3 дугаар хичээлээр ярьж байгаатай адилхан одоо ингээд divergence харах нь шүү дээ. Divergence дээр ямар хөө байна гэсэн чинь за энэ ингээд 4 цагаараа бол за нэг ийм доош унтсан байна. За тэгээд нөхцлөөс ингээд харах юм бол за нэг нэгт давлгаа, 2 дахь давлгаа, 3 дахь давлгаа, 4 дахь давлгаа, 5 дахь давлгаа гэсэн чинь энэ ингээд divergence үүсээд байгаа байхгүй. За энэ divergence үүсэж чинь ханш унаад хахад divergence үүсэхээр ямар нөхцөл байдаг вүлээ? За энэ маань бол за энэ бол ингээд уналтын хүч нь бол ингээд судраад эхэлсэн байна гэдэг ийм нөхцөлийг харуулж байгаа болохоор ханш бол дээшээ явж магадгүй гэдэг ийм нөхцөлийг бол хэдүүлээ харж болохоор байна гэж хардаг байхгүй. За ингээд дийлэгээр ингээд харах юм бол хэдүүлэнд нь бас ийм хүчтэй зон дээр ингээд ирсэн байна За энэ ингээд нөхцөлийг харж байгаа. За ингээд доллар индекс бол дээшлэх бол магадлал бол байна гэж харна. Окей. За тэгээд яг нь daily дээр бол ингээд divergence байхгүй байна. За энэ ингээд энэс ингээд доош ороод ирсэн. Гэхдээ хэдүүлээ divergence харахтаа энэ бага цагийн divergence нь илүү одоо хүчнтэй гэж харддаг шүү. За бага цагийн divergence нь илүү одоо наривчлалтай гэж хардаг. Тийм болохоор хэдүүлээ энэ дээр бол ингээд divergence байгаа болохоор доллар индекс бол ингээд дээшээ байна гэдэг юм нөхцөлийг бол харах нь бол илүү дөхөм одоо магадлалын хувьд гэх юм бол за 100%-аас энэ доллар индекс өсөх магадлал хэд байна гэх юм бол нэг 60% тач гэдэг юм уу те.
Энэ бүх зүйл одоо ингээд магадлал шүү дээ. За окей, Fibonacci гэх юм бол нэг таргет 27.2 дээр ингээд ирээд зогссон байна. За үргэлжлүүлэхийнхаа өмнө энийг жоохон дэвшлүүлж. За доллар индекс ийм байна. За тэгээд доллар индекс нөхцөл бол иймэрхүү байна. За тэгэхээр алтан дээр яаж нөлөөлөх вэ гэдэг. За алтны хувьд гэх юм бол энэ нөхцөл нь бол ингээд одоохондоо бол яг арилжааны яг нөхцөлийг бол харуулахгүй байгаа чинь нэг импульс яваад тэгээд коррекшн яваад дахиад импульс ер нь л явах хандлагатай байгаа. Хэдүүлээ яг арилжааны нөхцөл гарч ирэх юм бол эндээ орноо. Яг арилжааны гоё яг цэвэрхэн нөхцөл байх хэрэгтэй. Одоо эндээс ингээ харах юм бол нэх яг тийм цэвэрхэн нөхцөл бол байхгүй байгаа байхгүй. Окей. За алтны хувьд юм байна. За US oil-ийн хувьд гэх юм бол нөгөө нэг импульс correction, за импульс за дахиад жоохон ийшээ нөгөө ордер блок гэж сая ярьсан шүү дээ. Энд ордер блок байгаа байхгүй. Таад маань чартаа нэгэ тараараа ийшээ ингээд ирчээд дээшлэх бол магадaltaй. Ийм нөхцөл нь одоохонд бол арилжааны яг гоё тийм цэвэрхэн нөхцөл орж ирээгүй. За яагаад ингэж байгаа вэ гэхээр яагаад ингэж одоо арилжааны цэвэрхэн нөхцөл гээд байгаа вэ гэхээр хэдүүлээ эрсдлийн менежмент маш сайтай байгаа дээрээ ийм одоо тий снайперууд одоо тий маш сайн хараалж хянж харж агаад арилжаанд ордон штэ. Яг ингээд өөрийнхөө нөхцлүүдийг хүлээж байгаа. За одоо ингээд магадгүй дайсан ингээд ороод ирэхэд яг тэр дайсан маань тогтоод яг ингээд нөхцөл нь ингээд гарч ирээ. За энэ одоо хөдөл яг миний нөхцөл буудах нөхцөлтөө гэж харж байхдаа ингээд буудалтаа хийдэг штэ. Тэр шиг хэдүүлээ яг өөрсдийнхөө буудаж сурсан буюу одоо буудахад илүү тохиромжтой тэр риск реворд нь илүү одоо тий онох магадлал нь илүү өндөртэй нөхцөл дээр л хэдүүлээ оролтоо хийсэн хамгийн зөв байхгүй. Тэрнээс бол яг ашиг хийх гэж арилжаанд ороод их юм бол ашиг хийх гэж ингэж арилжаанд ороод гараад их юм бол хэдүүлээ дансаж дагаал ер нь дуусна. Окей. Тэгээд ер нь бол энэ орлого хийхээхаа өмнө болон дараа нь тий өөрийгөө хяндаг энэ арилжааны төлөвлөгөө, миний арилжааны төлөвлөгөөнд нийцж гэнэ үү? Яаж ин миний одоо дотор хүн миний дотоод ертөнц одоо тий сэтгэл ямар хөө байна гэдэг ингээд тэмдэглээд buy sell хийх үү, ямар хосол, ямар риск гаргасан тий хэдэн хувийг гаргасан гэдэг нөхцлүүдээ ингээд тогтоогоод явах ийм темплейт байгаа. За ингээд юу ах юм бол арилжаанд орж явах юм бол тэр нөхцлүүдээ ингээд сайхан ингээд тэмдэглэждэг тий. Яг ямар арилжаанд орсон бэ гэдгийг ингээд тэмдэглэждэг ийм trading view ингээд зураг тэмдэглэждэг ийм темплейт байдаг хэвгүй. Яг хөө энийг бол би ингээд Excel нөхцөл дээр нь бол энийг одоо ашигладаггүй. Би нэг Google Sheet дээр шууд одоо гадуур явж байхдаа ч гэсэн шууд нээгээл миний арилжааны төлөвлөгөөнүүд одоо тэр журналууд ингээд бүгдээр ингээд дурайт гараад ирдэг ийм юмудаа ашигладаг. Тэгээ орохын өмнө ямар нөхцөл дээр орох уу, яаж гарах уу, яаж орох уу гэдгийг ингээд тэмдэглэдэг бас ийм темплейт байдаг. За тэгээд энийг хэдүүлээ бас ингээд дараа нь ингээд ашиглаж сурнаа ер нь яванда. Би ямар ч нэг тийм бэлтгэл хийхээс өмнө та хэд ингээд ийм одоо тий бэлтгэл ажилтай байж одоо гоё яг мэрэгчлээ арилжаач шиг арилжаандаа оролцдог болно гэдгийг харуулдаг байгаа байхгүй. Окей. За тэгээд US oil-ийн хувьд бол нэг ийм нөхцөл бол одоохондоо бол байна. За яг арилжаанд оролцъё гэх юм бол за эндээс ингээд за хэдүүлээ ер нь 1 цагаас доош ер нь бол нэг орохгүй шүү. За эндээс ингээд харах юм бол за нэг импульс явцсан. За ийм running flat гэдэг ийм нөхцөл гарч ирж байна. За дахиад нэг жоохон correction ийшээ орж ирээд те 78 орчим хүрэх юм бол ийшээ арилжаанд орё. Энд stop loss тавья те. Энд ингээ дээр нь ингээ stop loss тавья. Ийм нөхцөл бол харагдчих байна. Нөхцөлийг харахад. Тэгээ энэний дараагаас арилжаанд бай арилжаанд орох уу яах вэ гэдгийг хянана. За тийм байна. За тэгээд USD GPY-ийн хувьд гэх юм бол за нөхцөлийн хувьд гэх юм бол энэ нэг running flat буюу одоо нэг доороос цохилт орж ирж байна. Хэдүүлээ ч одоо ингээд regular flat гэхээр импульс явлаа. Ингээд энийг болохоор шулуун цохилт гэж нэрлэн заяа. За тэгээд саяны нэг Австрали доллар USD дээр гарч ирж байгаа шүү дээ. Австрали доллар USD дээр бол яг даун тренд болохоор ингээд импульс явлаа. Нэг импульс явлаа. Ингээд доошлцоод буцаад ингээд дээшилчээд энэ дээдлийг ингээд хамж авчаад буцаад ингээд доошлох байгаа энэ нөхцөлийг болохоор хэдүүлээ хажуу цохилт гэж нэрлэн заяа. Хажуу цохилт. Яг бокс шиг хажуу цохилт. За тэгээд яг одоо энэ нөхцөл дээр байгаа шиг
импульс явчлаа. Нэг доошлцоод ингээд баг зэрэг ингээд дээшлж байгаа дахиж нэг энд одоо доошлцоод буцаад ингээд дээшлээд байгаа энэ нөхцөлийг хэдүүлээ доороос цохилт гэж нэрлэн заяа. Ингээд доороос цохоод гэж гарч ирдэг. За тэгтээ одоо нөхцлөөс ингээд харах юм бол импульс явцсан байна. За энэ ингээд өөрөө ийм нэг засрын хөдөлгөөн байна. Тэгээд импульс явж ин дахиад нэг ийм доороос ийм цохилт гэхдээ даун трендийн доороос цохилт байна. За ингээд доошоо ер нь бол явах нөхцөл бол харагдаж байна гэж бол харж болно. За тэгтээ ер нь бол одоо эндээс бол бидний нэг тийм зарчим байгаа шүү дээ. За ингээд сүүлийн импульсыг Fibonacci-дод үзэхэд 61.8 дээр ирсэн байх хэвээр. 61.8 дээр ер нь бол ирээгүй байх юм бол энэ ер нь бол ханааг байна гэж бол харж болно. Ханааг байна гэж харж болно. За тэгээд мэдээж яг бас price action-оор ингээд харах юм бол энд нэг ийм одоо тааз гэдэг ярьдаг те таазыг одоо шалгачаад буцаа доошлох ч үгүй юм уу те ийм нөхцөл бол энд ажиглагдаж байна. За тэгээд 4 цагаар харах юм бол энэ чинь даун тренд дотроо байгаа шүү дээ. За тэгээд эндээс харах юм бол энд нэг ийм ёроол нөхцөл бол үүссэн. За эндээс бол ингээд дахиад нэг ийм импульстэй энэ импульсийг засварлаад үргэлжлүүлчихэд ийм divergence үүсгээд магадгүй ингээд буцаага дээшээ явах бол нөхцөл бол байж магадгүй гэж бол ингэж харж болж байна. Окей. За USD/JPY, за USD Швейцар франкийн хувьд бол за бас яг энэ бараг л өнгө ижил гэдэг шиг ийм засвар явцсан. Импульс явцсан, засвар явцсан импульс одоо явах гэж ингэж харж болно. Харилцааны нөхцөл гэх юм бол баг зэрэг жоохон дээшлээд ороод ирэх юм бол дахиад нэг 83 орчим руу бол харж болж байгаа байсан. Одоо том зургаараа харах юм бол тэгээ энэ ёроолыг бол авах байхаа. 83 орчим бол хүрэх байхаа. Энэ нэлээд гоё бол одоо хүрдгүү мач гэхэд ер нь бол яг энд нэг ийм ордер блок байгаа байхгүй. Яг 4 цагийн ийм ордер блок. За ордер блокийн тухайд бол дараа үзнэ. За ер нь ямар ч нэг ийшээ бол доошоо бол харагдаж байна. За USD CAD-ийн хувьд гэх юм бол за энэ арилжаанд би орчоод буцаа гарцсан шүү. За ер нь бол энэ нөхцөл дээр бол яаж ийнэ гэхээр энэ нөгөө нэг яг л нөгөө нэг running flat гэдэг загвараа хийгээд байгаа байхгүй. Импульс явчлаа. Дахиад нэг импульс явчлаа. Ингээ correction явчлаа. Тэ? Энэ нэг A, B, C гэдэг нөхцөл явчлаа. Ийм амар яг энэтэй адилхан импульс орж ирнэ шүү дээ. Импульс яг энэтэй адилхан импульс орж ирээд дахиад доошоо явчаад энэ байгаа стоп-лоссуудыг хамчаад ч юм уу. Эсвэл энэ хавцаа энэ стоп-лоссууд байгаа, энэ стоп-лоссууд байгаа. Эднэрийг ингээ хамчаад буцаад ер нь бол дээшлэх бол боломжтой. Одоохондоо нөгөө доллар индексээ хэдүүлээ жоохон ажиж байгаад энэ дээр бол оролцох боломж байна. За тийм байна. За энэ NZD/USD дээр буцаад Австрали доллар USD байгаа шүү дээ. За NZD/USD байна. За NZD/USD дээр бол ер нь харахад бол за энэ бол нэг импульс ингээ correction дахиад импульс ер нь бол бас явж болно. Тэгээд энийг ингээ шалгаж бас болно гэсэн юм нөхцөлийг бол бас харж болж байна. За гэхдээ яг тийм цэвэрхэн нөхцөл харах үүсээгүй байгаа болохоор хараахан орох одоо барай болоогүй. Гэтэ миний хувьд гэх юм бол бас арилжаанд орохдоо айл болох одоо тэ эрсдлийн менежменттэй байд $1 хослол дээр тэ одоо аауд USD дээр одоо ингээд орцсон болвол US дахиад нэг USD хослол дээр бол дахиж ер нь бол ингээд орохгүй байхыг эрмэлздэг. Австрали доллар USD маань ашигтай болж эхэлж штэ. За тийм байна. За тэгээд NZD/JPY. Энэ яг гоё нэг. За энэ дээр бол нэг өөр арилжааны дансаараа бол орцсон. Хараа явж байгаа. Нэг фандын дансууд байгаа. За тэгээд эндээс гадна нэг өөр жоохон хуухан данстайгаа эндээс ингээд том цагийн нөхцөлд ингээд хараад оролцоод байгаа. За тэгээд NZD/JPY-ийн хувьд гэх юм бол энэ дээр бол импульс явцсан, correction явцсан, импульс дахиад явж байна. За ер нь энэ хүртэл бол ер нь шалгах 91 хүртэл бол ер нь шалгах боломжтой. Эндээс дахиад дээшлэнгүүд нь take profit өөрөө зохиод гарчна. За NZD/JPY юм байна. За Nikkei дээр ер нь бол яаж ийнэ гэхээр индекс байгаа шүү дээ. Индекс дээр байгаа. Тэгмүүд индекс дээр импульс явчлаа ABC correction ороод ирлээ.
correction ороод ирлээ. ABC correction ороод ирсэн. Impulse, ABC correction. Тэгээд дахиад нэг impulse орж ирнэ гэж харж байгаа. За энэ дээр бол бас нэг 1/4-тэй бол арилжаанд орсон. Энэ stop loss уг нь бол энэ дээр байх хэвээр. 1/4, 1/3-тай л юм байна л да. Энэ дээр бол юм арилжаанд орсон. За тэгээд нөгөө арилжааны дансан дээр орцсон ингээ хараа явж байгаа. За энэ дээр бас яг орыг гэх юм бол хэдүүлээ яаж болно шүү. Эрсдлийн менежментээс сайхан бариад оролцох боломжтой шүү. Энэ бол ингээд том цагаар харах юм бол ингээд divergence те нэг divergence-ийн хичээлийг заавал хэдүүл дахиад үзээрэй. Одоо энэ дээр divergence-ийн хичээл маань тренд эргэлтийн батлах ажилт гэдэг энэ дээр бол байгаа шүү. За элевт 2-2 дээр байгаа. За тийм байна. За тэгээд нөхцөл бол ингээд divergence хийцэн болохоор хүчин сулраад одоо өсөлтийн хүчин сулраад буцаад ер нь бол унах гэж байна гэдэг юм нөхцөлийг бол бас гарч байгаа. За тэгээд US доллар US 30% гэх юм бол за энэ US 30% бол нөө нэг хичээл дээр тайлбарлсан байгаа тий. Одоо 2 дугаар хичээл дээр хэдүүлээ үзсэн болвол энэ нөө нэг өөрөө нөө running flat гэдэг одоо тий үлгэлттэй цохилт ийм үлгэлттэй цохилт өчигдөр бас гол дээр арилжаанд ороход яасан. За эндээс ингээ харахад бол импульс за ингээд засвар нь явчлаа, импульс явчлаа. За энэ хоёр ингээд A, B, C гэдэг маягтай. За тэгээд эндээс ингээд импульс аваад явж байгаа. За ингээд энэ импульс дуусны дараа ер нь бол том цагаар бол ийм том уналтууд байгаа. За тэгэхээр ер нь бол яг ийм юм орой дээр ер нь бол ордоггүй. Дахиад энэ одоо тэ нөхцөлийн хувьд гэх юм бол энд нэг ингээд divergence үүсгэсэн юм шиг боловч divergence үүсгэсэн шиг бол жоохон баг зэрэг засварлаж байгаа. Дахиад нэг өсөөд тэ энэ ингээд дахиад нэг өсөөд тэгээд эцсийнхаа одоо тэ 3 гээд 5 ингээд дуусах ер нь бол боломжтой. Ингээд дуусах боломжтой байхгүй. Тэгэхээр ер нь бол нөхцөлийн хувьд гэх юм бол яг арилжаанд орё гэх юм бол яг impulse correction impulse за энэ хавцаа ингээд шалгаад ороод эхлэнгүүт нь дахиад нэг дээш орж болох ийм нөхцөл ажиглагдчих байгаа. За тэгээд айхтар яг сигналаасаа илүү хэдүүлээ өөрсдөө гоё арилжаандаа орж сурахын тулд хэдүүлээ хичээлээ сайхан үзээд өөрсдийнхоороо ингээд яг анализ дүн шинжилгээгээ хийгээд ирэн сурах нь бол илүү өгөөжтэй шүү. Окей. За тийм байна. За тэгээд ерөнхийдөө бол ингээд ойрын хідэн юмуд бол ингээд харчлаа. За одоо асуулт ахуудаа хэдүүлээ чат дээр бичээрэй. Асуух зүйл байх юм бол ингээд чат дээр хэдүүлээ ингээд бичээд явчих. Нэг лайвын үеэр шинжлүүлэн байгаа хослоо ингээд шинжүүлж болно гэд хэлсэн шүү дээ. X-Wave-ийн тэ хэдүүлнийхээ тохиролцоо байгаа тэ. Чат дээр бичээрэй. За арилжааны сэтгэл зүйн тухай бас ярих гэх юм бол энэ нөгөө миний бас хөтэлдэг юм сууг байгаа. Арилжааны сэтгэл зүйн удахгүй контентуудаа хүргэнэ. Маш чанартай арилжааны сэтгэл зүйн контентууд орно. Энэ рүү бас хэдүүлээ дараа нь орно. За асуулт байхгүй бол тэгээд өнөөдрийнхөө ингээд лайвыг хэдүүлээ ингээд өндөрлөе дөө. Ер нь бол зэн pound down-ийн хувьд бол бас нэг импульс явцсан ABC гээд тэ ABC. За тэнгүүд одоо эндээс нөхцлөөс харахад бол импульс явчлаа жоохон засвар ороод тэгэнгүүт нийшээ ингээд ордер блок хүртэл арилжаанд орж энэ ордер блокийг зохицсон юм байна. Тэгэхээр ер нь энэ бас дээшэл юм шиг л байна л да. Ордер блок. Ингээ ордер блок шалгацсан бол ер нь бол энэ ингээ үргэлжлээд явчихдаг л да. Яг үргэлжлээд явлаа гэхэд энэ impulse correction дахиад ингэчээд нэг ийм нэг үлгэлттэй цохилт ийм running flat үүсгчээд impulse явлаа. Ингээд засварлаа. Тэгээд дахиад үргэлжлүүлэх ийм нөхцөлийг гаргах юм шиг л байна л да. Байгаад л. За тийм байна. За тэгээд эрсдлийн менежментийн тухай хэдүүлээ ингээд дараагийнхаа нөхцөлд ингээд суралцсан мэдээж
чартынхаа одоо trading wave-ийнхаа эрхийг хэдүүлээ авч байгаа гэж найдаж байна. Нэрээ эндээс нэрээ хэлэхэд юу байгаа шүү. Манай одоо энэ юун дээр IB дээр ингээ бүртгэлтэй байгаа бол trading wave $300 дээр депозит дээр ингээд үн төлбөргүй болгох ийм тохиролцоог энэ хоёр брокертэй хийцэн байгаа шүү. Тэгэхээр ийм гоё тохиролцооны үеэр одоо тий сайхан юу байгаад ороод депозит хийгээд арилж байгаа хамт хийгээд тэгээд trading wave дээр хэдүүлээ backtest-тэй хамт хийн. Одоо хэдүүлээ энэ дэр ярилцсан тий X-room дээр хэдүүлээ ингээд шинжилгээгээ өөрсдөө хийлгээд тэгээд курстэй хандах хэрэгтэй. 3-4 өдөр одоо тий тусгай үүргийн курстэй хандах хэрэгтэй. Тэгээд ийм өдөр бүрийн арилжааны лайвтай видеотой тайлбар арилжааны сэтгэл зүй төлөвшүүлэх тусгай аргууд гэдэг одоо энэ арилжааны сэтгэлгээ дээр байгаа шиг энэ аргуудаа хэдүүлээ үзчихнэ. Цаашаа илүү судалчихна. За тэгээд курстай хандаад тэгээд хамтдаа ингээд сайжраад явах юм да. За тэгээд асуулт байхгүй бол өнөөдрийнхөө ингээд лайвыг ингээд 40 минут хүргэжлээ. Одоо дуусгая. Тэгээд арилжаа таварт нь амжилт хүсье. Би арилжаа нэмээд арилжаа гарч ирэх юм бол юу байна? Яг ингээд бичлэг хэлбэртэй ингээд зураг хэлбэртэй хуваалцсанаа. За баяртай guys.